Намайг Инрэл гэдэг. Энэ жил би төгсөх анги л да. Манай ангийнхан бүгдээрээ л төгсөөд ямар сургуульд, ямар мэргэжлэр сурах вэ гэдгийг шийдэж байгаа. Харин би гэгээнийтэйгээ хамт сургуулаа төгсөх юмсан л гэж маш их хүсэж байна. Хүүхэд бүхэнд байдаг дөрвөн эрхийн нэг нь хөгжих эрх, үүнд мэдээлэл солилцох, сурч боловсрох, амарч тоолох гэсэн эрхүүд багтана. Хүүхэд бүхэн ерөнхий боловсролын сургуульд үн төлбөргүй суралцах хэрэгтэй. Тэгвэл манай нэвтрүүлгийн гол дүрийн охин яагаад өөрийнхөө мөрөөдлийг найзтайгаа цуг сургуулаа төгсөх гэж бичсэн болов? Энэ хоёр охины мөрөөдлийг биелүүлэхэд хийж чадах зүйл бидэнд байгаа болов? Хамтдаа харцгаая. Хөгжих эрх. Хүүхэд хөгжиж төлөвшөөд шаардлагатай боломж нөхцлөөр хангагдах эрхүүдийг хэлнэ. Үүнд сурч боловсрох, хэл бичиг, үсэг, соёл уламжлалан өвлөн эзэмших, авьяас чадвараа хөгжүүлэхэд төрөөс дэмжлэг авах, шашин шүтэх, эс шүтэх, өөрт хэрэгтэй мэдээлэл хайх, хүлээн авах, гэр бүл нийгмийн орчинд өөрийгөө хөгжүүлэх, амрах, чөлөө цагаан өнгөрүүлэх эрхүүд багтана. Happy birthday to you. Happy birthday to you. Happy birthday, dear. Happy birthday to you. Найз маань буцаад ангийнхантайгаа хамт сургуультаа сурч бид нартай хамт төгсөөсэй. Энэ жил төрсөн өдрөөрөө би ийм л зүйл хүссэн. Гэгээнэ бол миний хамгийн сайн найз. Бид хоёр бүр бэлтгэл ангиасаа л нэг ангид сурч байгаа. Саяхан найз маань гэрэгэнтэйгээ хөдөө явж байгаад осолд орж аавыгаа алдсан юм. Ээж нь хүнд бэртээд харин найз маань арын суудалд суугаад бүсээ зүүцсэн байсан болохоор бэртэл гэмтэл бага авсан юм байлээ л дээ. Одоо найз маань ээжигээ асрахын хажуугаар цайны газарт бэлтгэгч хийж байгаа. За сайн уу нагч. Ой сайн уу минийхөө. Сайн. Таны би сайн уу? Ойр даваа шүү. За саний байна. Хичээл сурлага өндөр үү? Өндөр. Таны би сайн уу? Ойр тарин бүр овоо шүү. Хаяа нэг тэнгэр муухай хаарл энэ хөл бүр ястай янгинаад байд зуух газар болж. За цай өмнөх. За. Хичээл сурлага өндөр үү? Өндөр. Онцорж байна. Аха, онцорч байгаа. Гэгэнийг хэд сурч байна? Энэрлээ. Их чин чамаас нэг юм гоох гэсэн. Тэг анагч юу юм? Чи гэгэнийг хичээлдээ яваад сургуулаа заавал төгсгээд хэлээд өгөөч. Цаадах чинь сургуулаасаа гарч ажил хийж ихчийг насрах юм баха. Юу? Уг нь ганцхан жил үлдчихээд тагт чинь ингэж болохгүй шүү дээ. Их чинь бүр гуугаад дээсэнгүү. Миний охин чийл найзаагаа ятгах хэлж өг. Тэний би заавал ятгана. Сургуулаа төгсөхгүй бол болохгүй шүү дээ. Их чинь гэж энэ тэрэгэнтрээс бууж чадахгүй. Гадаа гарахын утгыг гэрийнхээ ажлыг ч аялуулж амжихгүй. Миний охин ч уг нь хар нэлхаараа амт юм баг шүү дээ. Энэ гэр орны хамаг л хүнд хүчээр бүхнийг л нуруундаа хүрч. Найзтай сайн хэлээд өгөр. Би заавал хэлнэ.
Одоо сууж. Хөө сайн уу? Энд юу ч юм. Найз нь харин сая гэрээр чи ороод тэгээ чамайг байхгүй болохоор нааш өрөөд ирлээ. Уцаж байгаа холбогдохгүй. Уцаа зарчихсан. Ээжид эм тариа. Бас жоохон витамин авч өгөхгүй бол ядраадах шүү дээ. Ямар цалингаа хүртлээ гүрээгээд дэлтэн ш. Тэгээл зарчихсан. За тэр чахав. Чи хизэнээс хичээлдээ явах чинь яагаад сургуулиасаа гарна гэд ээжигээ жаалгаад намайг ч айлгаад байгаа. Одоо бараг явахгүй байхаа. Намайг сургуульд явлаа гэд надад мөнгө хүн байхгүй штеп. Эхлээч дэвтэр ном, үзэг бал гээл баах юм хэрүүл. Тэрний оронд ажлаа гэд ээжийг асраа байжсэн дээрээ. Яаж тэгж болох юм бэ? Чамайг сургуулиасаа гарлаа гэд ээж чинь санаан зовоод би энэ улмал мууд штэ. Сая ч гэсэн хандаагч чамайг ятгаад өгөөч гэгээ намайг нааш явуулсан. Миний охин надаас болоод сургуульдаа сурч чадахгүй очлаа гэж юулаа хэлээ. Энэрэл мэндий. Чи намайг ойлгохгүй штэ. Ээж битэрийг хүн хор. За байлаа ч гэсэндээ байн ямар ах トゥ нараасаа мөнгө гуугаад илтэн штэ. Хэцүү штэ. Ээжийн халамжийн мөнгөөр сарын хүнсээ арай л хийж авдаг. Дээрээс нь энэ тарай эрэгтэй зүйлээ авах хэр чинь мөнгө хүрэхгүй штэ. Ямар ч юм дээ. Гэхдээ чи яаж хийж байгаа л сургуулаа төгсчих хэрэгтэй байдаг. Минь дэ аяга орчлоо ширээгээ цэвэрлээрэ. За. Найз нь ажил явахгүй болохгүй. Дараа ирээ за. Ийм л юм болоод найз маань сургуульдаа сурахгүй гэдэг юм. Би найздаа яаж туслах вэ? Нэгдүгээр ердөөсө боловсролтой шууд холбоотой. Энэ боловсролын байгууллага ангийн багш, анги хамт олон сургуулийн захиргаа энэ хүүхдэд яаж туслах вэ? Яаж энэ хүүхдийг тэр 12 жилийн боловсролын эзэмшүүлээд гэрчлэгийг нь олгох вэ? Энэ бол энэ хүүхдийн ирээдүйн маш том амьдралын баталгаа байхгүй да. Одоо анхан шатны хорон захиргаан дээр бас юуны түрүүнд очих хэрэгтэй те. Тэгээ энэ айлыг танилцуулах хэрэгтэй. Урд нь энэ айл ямар айл байсан? Тэ? Одоо энэ айлд ямар тусалцаа хэрэгтэй байгаа юм. Тийм учраас энэ айл нөгөө нэг тэжигч алдсны тэтгэмжийг авч хэрэгтэй. Гэгэнэт хорооных нь нийгмийн ажилтанд тусалж тэжигчийн алдсны тэтгэврийг 18 нас хүртэл авахар болсон. Ямар ч тач сургуульдаа сурч чадхаар боллоо. Сайхан сэтгэлтэй, сайн үйлстэй хүмүүсийн тусламжтайгаар манай нэвтрүүлгийн хоёр найз хамтдаа сургуулаа төгсгөөр боллоо. Энэхүү түүх нь хүүхэд ямар орчин, ямар нөхцөл байдалд амьдарч байгаагаас үл хамааран мэдээлэл авч сурч боловсрох зэрэг хөгжих эрхээ эдлэх ёстой юм а гэдгийг харуулсан түүх байлаа. Ингээд хүүхдүүд та бүгдийн дунд магадгүй хөгжих эрхээ эдэлж чадахгүй байгаа хэн нэгэн байвал бие биедээ туслахаарай.